Тэгэхээр юуны өмнө одоо хүчин төгөлдөр мөрдөдөж буй ойн тухайн одоо хэрэгжилтийг хэрхэн та ер нь дүгнж байгаа. Ямар хүндрэл зохицуулалтын тодорхойлолоос шинжилсэн одоо найруулга боловсруулах шаардлагыг бий болгосон гэж харж байна. За ойн тухайн хууль 1995 онд анхдагч хууль болж гарсан. За 2007 онд 2012 онд шинжилсэн найруулга хийгдсэн. За хамгийн сүүлд одоо 12 онд буюу одоогоос 14 жилийн өмнө шинжилсэн найруулга хийгдсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд нийгмийн эдийн засаг болоод олон өөрчлөлтүүд бий болсон. За тухайн үед бол энэ одоо хүчин төгөлдөр байгаа хууль маань бол өөргөө маш сайн гүйцэтгэж явж байгаа. Ер нь бол маш сайн боловсруулагдсан хууль. За гэсэн хэдий ч өөрчлөлтүүд их гарч байна. За одоо дотоодын ярих юм бол хүн ам одоо ихээр нэмэгдэж байгаа. Тэрний хэрээр одоо хүн нэмэгдэхийн хэрээр айл гэрүүд бий болно. Айл гэрүүд ихээр нэмэгдэхийн хэрээр мод материалын хэрэгцээ шаардлагууд гарч ирэх юм уу тий. Тэгээд барилга байшин гээд одоо мод материалын хэрэгцээ бол асар их байдаг. Тэр ч утгаараа бас биднэрт бол одоо олон шалтгаанууд байна л да. Дурдах юм бол ирж болно тий. Ойн тухайн хуулийн шинжилсэн найруулгын төсөлд ерөөхдөө өмнөх хуулиас ялгарх хамгийн чухал өөрчлөлтүүдээс бас та дурдаад явбал ялангуяа иргэд аж ахуйн нэгжүүдэд бас ямар шин боломж нөгөө талаас өөрийг хариуцлагыг бий болгох талаас нь асуувал. Тэгэхээр засгийн газрын хувьд чөлөөлийн айныг одоо хэрэгжүүлээ явж байна. За үүний хүрээнд ерөнхийдөө бизнес эрхэлж байгаа энэ одоо орчинд бизнесийн орчинд илүү одоо таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх тэг саад болоод байгаа зохицуултуудыг аль болохоор шинжлэх одоо голдролтон зөв гарамд нь оруулах энэ төрлийн одоо бодлогыг барьж байгаа. За энэ тухай хууль юу ч гэсэн бас энэ агуулгыг бариад бизнес эрхэлж ялангуяа ойтой холбоотой бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын одоогийн хүндрэлүүд гэж зурдах юм бол ойн салбарт бизнес эрхэлж байгаа одоо мод боловсруулахаас ахуулаад за мөн түнчлэн одоо дагалт баялаг босоод одоо нөөцүүд байгаа. Эдгээрийг ашиглах явцад ямар хүндрэлүүд гардаг вэхээр удаан хугацааны доктортой байдлын асуудал гарч ирдэг. Жишээ нь уул уурхай хувьд үүдний одоо 30 40 50 жилийн хугацаанд энэ одоо уурхайг ашиглана гэдэг нөөцийн тогтоогоо явуулдаг бол ойн тэгээд тухайн компанитайгаа хийгдэж байгаа гэрээ хэлцлүүд маань маш богино хугацаатай байдаг. За тэгээд иргэдийн хурлаар одоо жил бүрийн модны хэмжээ тодорхойлогддог байж байгаа. Жишээ нь тэгэхээр энэ дээр ямар зүйл гарч ирдэг вэ гэхээр энэ нь өөрөө тухайн компанид жил болгон тодорхойгүй байдаг. Өсөж буурч яадаг гэсэн үг. Тогтмол биш гэсэн үг. Тэгэхээр бид нар ойн тухайн хуулийн шинжилсэн найруулгаар жишээ нь 10 жилийн хугацаатаагаар тухайн одоо аж ахуйн нэгж эсвэл одоо байгууллагын тохирлууд гэрээгээр эзэмшүүлээд тэр нөөцийг ашиглах. Тэгэхээр нэг ясандаа ойн менежментийн төлөвлөгөө гэдгийг бол бид нар одоо маш сайн боловсруулад гаргаж оруулахаа зохицуулсан. Тэгэхээр менежментийн төлөвлөгөө гэдэг нь гэсэн үг. Уул уурхайн одоо ашиглалтын төлөвлөгөө ч гэдэг нь тэрнтэй адилхан ойн менежментийн төлөвлөгөө тэндээ болохоор жилдээ хэдийн хэмжээний модон материалыг авахын, эргүүлээд хэдийн хэмжээний нөхөн сэргээхийн, бусад аж ахуйн бүх арга хэмжээнүүдийн төлөвлөлтүүдийг хийсэн түүнийхээ дагуу явах тухай асуудал. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж бол би одоо 10 жилийн хугацаанд тийм үү одоогоор найдвартайгаар одоо модон материалын нөөцөөгөө авах одоо нөхцөл бүрднэ гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаараас бизнесийн орчин жишээ нь хөдөлж авсан. Мөн дараагийн чухал зүйл болохоор нөөц зөрчлийн зах зээл байгаа. За нөөц зөрчлийн зах зээл бол олон салбарт хэрэгжиж байгаа. За түүний нэг нь ойн салбар өөрөө шингээгч бас сайн шингээгч байдаг. Гэсэн хэдий ч төмөр хөнөөж явж болмаас бол сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 1.8 саяга ойн талбай бол доройдол орсон байж байгаа. Тэгэхээр энэ доройдсоо бид нэр одоо тэр доройдсон одоо унсан материалын нэгэсэндээ эргэлтэнд оруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах. Нөгөө талаар үүнийг цэвэрлээд дээрээс нь ойн өөрийнх нь нөхөн сэргэж урах тэр чадварыг одоо ойн аж ахуйн арга хэмжээнүүдийн одоо тусламжтайгаар эргэж илүү одоо уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй тийм авиг бий болох түүнтэй холбоотой зохицуулалтуудад тусгаж өгсөн байж байгаа. Энэ бас онцлог байж байгаа. Дараа нэг чухал зүйл бол цахим. Ерөөсөө дэлхийн нийтээрээ цахим Монгол Улсын засгийн газраас одоо цахим болох одоо энэ зорилгыг бишүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр салбарын хөгжсөн бас энэ бүхий л одоо гарал үүслээс ахуулаад бичиг баримтын тийм үү одоо анхан шатны зөвшөөрлүүдээс ахуулаад бодлогын хувьд бол одоо бүх шийдвэрүүд дээрээс нь салбарын өгөгдлийн хувьд нэгдсэн платформын доор одоо мэдээлэл юмнууд нь байж байгаа тийм үү энэ зохицуултуудыг тусгаж өгсөн. За үүнтэй холбоотойгоор бас санхүүжүүлэх дэмжих байгууллага олон улсын дэмжих байгууллагуудаас тодорхойлцсон байж байгаа гэсэн хууль батлагдлаа үүнтэй холбоотой үе шаттайгаар хамжуулах процессуудыг хийх явна гэсэн. Монгол улсад ой хамгаалах за тэгээд нөхөн сэргээ чиглэлээр бас олон ажил ерөөдөө хэрэгжиж байгаа ч гэсэн ой сангийн дороотол төмөр хууль бус ашиглах зэрэг одоо асуудлууд бол байсаар байгаад байдаг. Яг өнөөдрийн байдлаар манай ойн салбарын өмнө одоо толгомдож байгаа гол том сорилтуудаас та салбарын хувьд юу гэж дүгнэж байна? Тэгэхээр нэгдүгээр хүний нөөцийн асуудал байгаа. Тэгээд дээрээс нь доктортой санхүүжилтийн механизм өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бололцоотой юм салбар юм. Тэгээд дээрээс нь одоо улсын одоо эдийн засгт хойнмоор оруулах бололцоотой салбар. Гэтэл бид нар 2000 оны өмнө одоо 90-2000 оны ихэнх хүртэлх хугацаанд бол
маш ихээр ашиглалт явагдсан, эмх замбарыг ашиглалт явагдсан гэсэн үг. За үүний улмаас хамгаалах бодлого бариад ирсэн. Эсвэл хамгаалаад тойрох тийм зарчимтайгаар явсан. Гэсэн хэдий ч бол яг үнэндээ болохоор энэ маань өөрөө тэртээ тэргүүн модон материалын хэрэгцээ байж л байгаа. За Монгол улстойгоо 700 өрхийн одоо нэлээдгүй хувь нь тийм үү цөөхөн хитэн хувийг тооцвол ихэнх нь бол мэдээж төлөөлж байгаа. Одоо орон нутагт тийм үү. Тэгэхээр энэний цаана бол бид нар төлөө болоод бусад банз дүнз одоо мод материалын хэрэгцээ бол хязгааргүй байж байгаа. Тэгэхээр энэний хэрэгцээ юмнуудаа бид нар хангах юм зайлшгүй шаардлага ингээ байж байгаа. Гэтэл энэ дээр бол ингээд нөгөө оюутаага түрүүний ярьсанчлан энэ зөв зохистойгоор ашиглах энэ механизмнууд маань ингээд бас тодорхойгүй яваад байгаа. Тэгэхээр нэгэн төсөн нэмэгдэж байгаа энэ хэрэгцээгээ бид нар зайлшгүй хангах хэрэгтэй. Тэгээ энэ үднээсээ өгөхөр зөв зохистойгоор бодлогын төвшөнд зөв бодлоготойгоор буюу одоо маш төлөвлөгөө хийгээд тэр ноён менежментийн төлөвлөгөөндөө суурилсан сумын, аймгийн, улсын гэсэн ноён менежментийн үе шаттай төлөвлөгөөнүүдийг наривчилж гаргаад үүн дээрээ суурилсан тэр зохион байгуулалтын ажлууд нь хийгдээд яваад байвал. Гэтэл энэ бол өндөрлөг. За хүний нөөцийн хувьд ярих юм бол 90 оноос өмнө бол төлөвлөсөн системтээс учраас бүх юм ингээд зохицуулалт явагдсан бол одоо бол энэ маань алдагдсан. Ерөнхийдөө байгаль шинжилгээний чиглэл рүү хандаж сурах хүмүүсийн тоо багассан. Тэрнтэй бас мөн адилхан бас ойн салбарын хувьд бас багассан байж байгаа. Тэгэхээр одоо тэрбум бод үндэсний хөдөлгөөн харин чигснээс шишиг хандах хандлагуудаас өөр болоод ийшээ сурж байгаа оюутнуудын тоо нэмэгдээд ирж байна. Тэгэхээр энэ маань чухал үзүүлэлт. Гэсэн хэдий ч бас хэрэгцээгээ бүрэн хангахгүй байна богино хугацаанд. Тэгэхээр энэ дээр бид нараас Европын холбоотой ойн түншлэлийг байгуулад за үүнийхээ хүрээнд бас хүний нөөц, технологийн чадвар, ойн менежментийг урт хугацаанд нь зөв зохистой хэрэгжүүлэхдээ энэ бодлогын юмнуудаа гаргаад ирээд явж байгаа. Тэгэхээр энэ бол бидний бас өндөрлөлүүдийн нэг гэж харж байгаа. Тэгээ доктортой санхүүжилт ярихаар яхаа аргагүй салбар маань өөрөө энэ тэнд байгаа материал нөөцөөгөө бид тодорхой зөв зохистой ашиглалтанд оруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж орно. Тэгэхгүй бол маш их өнөг материал байгаад байдаг. Дараагийн түүмэр юм хөнөөлж явж ирэхэд тэр маань одоо улмал тэрний одоо гол суур дэвсгэр болоод байгаа байхгүй. Тэгээ дараагийн шинэ одоо байгаа ойрогоо бол одоо тэр дарахын нөхцөлд бүрдээд байдаг. Тэгэхээр энийгээ бид нэр бас аваад эргэлтэнд оруулах тийм үү. Тэгээд энэ дээр суйрлаад эргүүлээд эдийн засгтаа хувь нэмрээ оруулаад тэгээд өөрөө салбар өөрийгөө тэтгээд явах одоо энэ механизмыг л тодорхойлох. Энэ ч үднээс энэ хууль дээрээс тийм үнэтэй холбоотой зохицуулаад уцгаад явж байгаа. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөө бас тэмцэх хөлөмжийн ялгаруулах бууруулах зорилтуудыг ерөөхдөө бас дэвшүүлээд явж байгаа. Энэ хүрээнд ойн модны салбар ерөөхдөө ямар үүрэг гүйцэтгэх гэж та нэгдүгээр тарж байна. Цаашд ойн сангаас нэмэгдүүлэх талаар ямар зорилтыг тавиад ажиллаж байгаа. Тэгээ уур амьсгалын өөрчлөлт бол Монгол улсад бас өндөр түвшинд байж байгаа. Дэлхийн дунджаас одоо агаарын температурын нэмэгдэл бол 3 дахин тийм үү илүү хурдцтайгаар явж байгаа. Тэгэхээр бол ялангуяа Монгол орн шиг их газрын өндөрлөгт оршдог эрсдэс уур амьсгалтай эдгээр улсуудын хувьд бол энэ бол нэлээд тийм чаленж болж байгаа. Тэгэхээр бид энэ дээр яаж юм гэхээр энэ ойг бид нар арчилгаа тордлогоог байнга хийж явах хэрэгтэй. За Европын ч юм уу бид нар ингээд улс орнууд руу очиод энэ даваа нэг ингээд сайхан зэгцтэй байдаг, өсөл хөгжил сайтай байдаг. Тэр нь болохоор байнга арчилгаа тордлогоо хийж байгаа. Өсөл хөгжлөөрөө оройтсон болоод тийм үү шаардлагатай моднуудыг авч цэвэрлээд аваад дөгтөн болгож хэрэглээд тэгээд илүү өсөл ургах одоо болцоог нь үлдсэн моднууд нь олох замаар бүтээмжээ нэмэгдүүлж байгаа. Тэгээд бүтээмж нэмэгдснээр тэнд бас нөөц зөрөгчийг одоо шингээх тийм үү энэ болцоо маань нөөцлөлийн хийх одоо шингээх болцоо маань ингээ бүрдээ явдаг юм зохицуул байж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр зориулсан бодлого маань одоо энэ хуулийн шинжилгээ найруулгатай холбоотойгоор орж байна. Дээрээс нь бид нар Парисын хилцээр одоо Bond Challenge гэдэг олон хөтөлбөрүүдээр бид нараас олон улсад төлөөс үүргүүд байж байгаа. За Bond Challenge-ийн хувьд болохоор 2030 он хүртэл улс орнууд өөрсдөө тодорхой амлалтуудыг өгсөн. За Монгол орны хувьд болохоор тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүл тэрбум модыг доорож тэрбум модыг тарьж уруулна гэсэн амлалтыг өгсөн байж байгаа шин. За үүнийхээ хүрээнд өгөхөр нөхөн сэргээлтэй холбоотой байж байгаа. Зөв зохистой ашиглалтын асуудал яригдана, эргүүлээд нөхөн сэргээх тухай асуудал явагдана. Тэртээ дөрвөө түүмэрийн хөнөөлж явж байгаа нөлөө бол улмал нэмэгдээд байгаа. Яг л энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гэсэн. Ойн өөрийнх нь эрүүл мэндийн байдалд оройтоод одоо уур амьсгалын өөрчлөлттэй болмоос тэгэнгүүт хөнөөлж шавж төмрийн гарах байдал олон нэмэгдээ явчихж байгаа. Тэгэхээр энийг бид нэр илүү төсвөртэй ойг бий болгох юм тулд яах ёстой вэ гэхээр ойдоо орж илүү ажиллах ёстой л гэсэн үг. Тэгэхгүй бол тойроо явдаг эсвэл хэдхэн хүн ороод багахан талбайд л одоо ажил хийгээд байгаа. Тэгэхээр бид өргөн цар хүрээг хамарсан ажлыг хийх хэрэгтэй байж байгаа. Ингэжээж ойн нөөц маань илүү одоо уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй болно гэж ингэж харж байгаа. Тэгээд үүнээсээ холбоотойгоор түрүүн бас дурдсанчлан энэ нүүрс төрөгчийн зах зээл тийм үү. Энэ дээр бас бид нэгдүгээр байгаа ойгоо зөв зохистой ашиглаж хамгаалаад кредитийн одоо механизмд орох болцоо байж гин, зах зээлд орох болцоо байж гин. Өнөөх нь болохоор
одоо оройтсон байгаа нөхөн сэргээх замаар эсвэл одоо шинэ тодорхой бус нутгууд бий болох замаар бас нөөц сэргэгчийн кредитийн зах зээл орох болцоо байж байгаа. Тэгэхээр энэ одоо суугуудыг бид нээж өгч ойн тухай хуулийн шинжилсэн найруулгад оруулсан. Дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтийн хууль малгай хууль байж байгаа. Энэ малгай хууль маань олон салбар руу чиглэсэн зохицуулалтаа. Тэгээд энэ малгай хуультайгаа ойн тухай хууль ингээ уялдаад нөөц сэргэгчийн зах зээлийн боломжийг Монгол улсаа нээх юм зорилготой ажиллаж байгаа. Төгсгөлтөн танаас яг товчхон асуухад та түрүүн бас тэрбумод үндэсний хөдөлгөөн хөтөлбөрийг дурдчихсэн. Ер нь хэрэгжилтийг та ерөөдөө ямар хувь гэж харж байгаа. За зөвхөн мод тарихаас гадна одоо ургуулах, хамгаалах, за тэгээ цаашлаад иргэд хувийн хвшлийн оролцоо гэдэг байдлаас өргөн хүрээний юм бас хөтөлбөр гэдэг утгаараа ер нь хэрэгжилтийг ямар төвшөнд явж байгаа юм бэ? Тэр мод үндэсний хөдөлгөөнийг бид нэр зөвхөн мод тарих өнцгөөс харж болохгүй. Энэ мод тарих буюу мод тарьж ургуулж байгаараа энэ өөрөө нийгмийн, эдийн засгийн, экологийн гэсэн одоо гурван чухал одоо суурь үр дүн төрхийн төлөө зорж явж байгаа энэ хөдөлгөөн. За үр дүнгийн хувьд бол бид нэр эхний одоо бэлтгэл үе шатыг хийсэн. Эхний 3 жилийн хугацаанд одоо бид нэр эрчимжүүлэх үе шат руу гараад явж байна. Тэгээд 27 оноос 30 он хүртэл хугацаанд бол докторжуулах үе шат гэдэг ингээд явна. За энэ нэг 2030 он хүртэл хугацаанд бол энэ тэрмод үндэсний хөдөлгөөний хүрээнд хүмүүс модыг тарьж ургуулах, ойн талаарх ойлголтыг тийм үү нэмэгдүүлэх, дээрэс нь мэрэгжлийн тэр компаниуд байгууллагууд маань илүү докторжиж тийм үү удаан хугацаанд энэ нөхөн сэргээх энэ аж ахуй хэмжээ гэдэг бол богино хугацааны ажил биш. Энэ их удаан хугацаанд хэдэн 10 жилийн үе шаттайгаар явагддаг ажил. Тэгэхээр бид нар бол нэг л одоо 10-ны дотор багтсан хугацаанд энэ тэр модны хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа суур олон ажлууд хийх шаардлагатай байсан. Мод үржүүлэх газрыг байгуулах, тарьцуулах нөөцөө бүрдүүлэх, хүрийн нөөцөө бүрдүүлэх, хүний нөөцөө бүрдүүлэх, энэ хоорондын тогтолцоо хин худалдаж авахыг, хин тарихын тийм энэ нарийн зохицолгоо юмнуудыг хийж одоо дасгал сургуйлалт хийсэн бэлтгэлээ хангасан ийм 4 жил орчим хугацаа боллоо. Одоо харьцангуй докторжоод ирж байна. Алдаа оноонууд нь тодорхой болоод ирж байна. Энэ бол их чухал. Тэгээ үүнээс хаашаа бид нэ докторжуулаад илүү зорилттойгоор явна. За копиг өгтөө коптер бас бид нар бид одоо өдөө өрт ийм юм ажлуудыг хийчлээ. Одоо бидэнд ийм бололцоонууд байна. Тэгэхээр одоо санхүүжилт дэмжлэг тийм үү? Хамтын ажиллагаа юмнуудыг одоо татаж авах тийм үндсэн зорилготойгоор коп руу бид нар хандж орж байна.